За өглөөний мэндэ. За хамтдаа үгийн цагийн төлөө залбирцгаая. Хоргоо хоосноос орчлон хорвоо бүтээсэн агуу өгчт эзэн бурхан таньдаа шинэ өглөө, шинэ өдрийг өсөнд баярлалаа. Энэ өдрийн үгийн цагаа танд даатгаж танаас ирэх үгийг бас бид зүрхэндээ хүлээж аваад оюун бодолтой шингээхэд эзэн бурхан та ариун сүнсээрээ биднийг удирдах, та биднийг босгон байгуулж алдарших болтугай гэж эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. За хамтдаа өнөөдөр өргөжлүүлээд Иаков номоос суралцъя. За Иаков 19-ийн 1-19-өөс 22 дугаар ишлэлээр суралцъя. За ишлэлийг биентэс дуудъя. За тэгээ Бурхны үгийг сонсох. Тэгээ сонссныхаа дараа хэрхэн үйлдэх вэ гэдэг талаар хамтдаа суралцъя. За эндээс би дуудъя. Хайр тахтуу нар минь, үүнийг мэдэгтэн хүн бүр сонсохдоо түргэн ярихдаа удаа уур хилэнд хойрог бай. Учир нь хүний уур хилэн Бурхны зөвхт байдлыг биелүүлдэг юм аа. Тиймээс та нар бүх бузар байдал хорон санааныхаа хамаг л үлдэгдлийг хайж дотор нь суулгагдсан сэтгэлийг чинь аврах чадaltaй үгийг дөлгөөхнөр хүлээж авахдоо. Гэхдээ өөрсдөө хуурдаг зүгээр нэг сонсогчд биш, үгийг хэрэгжүүлэгчд байгээ. Амен. За тэгээ өнөөдөр биднэрт Иаковоор дамжуулаад бид одоо Бурхны үг буюу ер нь бусдын үгийг бие биенийгээ үгийг сонсохдоо түргэн бэлэн байж үүнийг хүсэж эрмэлзэгч байх хэрэгтэй. Анхааралтай бас сонсдог. Тэг бусдыг сонсно гэдэг бол бас чухал зүйл. Тэг бусдыг сонсохдоо маруухан үргэлж ярьж байдаг нэгэн бол бардам хүн юм аа. Тэгээ ийм хүн бусдын бодол санааг огт тоомсорлдгүй, өнгөрөөдөг. Харин бид ярихдаа удаан байх хэрэгтэй. Энэ одоо ярихаасаа өмнө хэлэх гэж байгаа одоо тэр зүйлийнхаа талаар бодох хэрэгтэй гэсэн үг юм. Бид ярьж эхлэхээс өмнө дараах 3 асуултыг өөртөө ингээд тавьж ивэл хэрэгтэй. За одоо миний хэлэх гэж байгаа үг, энэ ярих зүйл маань үнэн үү? Энэ нь одоо ийдэг зүйл мөн үү? За үүнийг бас хэлэх шаардлагатай юу гэсэн. Энэ 3 зүйлийг. Хэрвээ энэ хэлэх гэж байгаа зүйл нь үнэн, тэгээ ийдэг бөгөөд хэлэх шаардлагатай бол та хэлж болно. Хэрв тийм биш бол дугуй байх нь дээрээ. За яригтаа удаан байхын дээр уур хилэндээ хойрог байх ёстой. За уурлах нь бол үргэлж бас нүгэл байдгүй. За жишээ бузар муу зүйлд уурлах нь бол нүгэл биш. Буруу зүйлд, муу зүйлд хүн уурлж болно. Гэхдээ дэлбэлтлээ уурлжвал жолоогоо алдах юм бол энэ нь нүгэл болох юм аа. Тэгээ бид уурлахдаа
түргэн байж болохгүй. Уурлахаа ер нь урдл болгож болохгүй. Тэгээ уурлахын оронд бол тухайн зүйл нэгтлэн бодож тунгаах хэрэгтэй. Юунаас яагаад уурлах усан талаараа нэгтлэн дугтоох нь бол зүйтэй байдаг. Тэгээ бидний уур хүнийх бус харин Бурханых байх учиртай. Бидний уур хизээч тийм хувийн буюу хувиа хичээсэн өс сонсон сансан байж болохгүй. Бид яг нүгэлтэнд биш нүгэлд нь уурлах ёстой. Ингэж чадахгүй бид өөрсдөө нүгэлтнүүд болно. Тэгээ хүний уур хилэн бол хизээч тийм зөвхт байдгүй. Тэр нь тухайн үйлдэлийнхаа эсрэг мэт боловч харилцаанд бол одоо муу үр дагаврыг бол авчирч идэг. Тийм учраас энэ дээр Яков биднэрт уурлахтаа удаан байгаарэ. Уур хэрлэн бол Бурхны зөвхт байдлыг биелүүлдэггүй юм шүү. Тиймээс та нар тэр бузар байдал, хорон муу санааныхаа хамаг үлдэгдлийг дотроосоо гаргаж хаяад тэгээс сэтгэлийг аврах чадaltaй тийм үгийг дөлгөөхнөр хүлээж аваарай гэж бид нар цагж байна. Гэхдээ өөрсдөө хуурдаг зүгээр сонсогчд биш. Үгийг хэрэгжүүлэгчд байхыг уриалж байна. Тэгээ эзэн биднэрт үгээ өгдөг. Тэр эзний үг бол үнэн байдаг, зөвхт байдаг. Тэгээ энэ үгийг бид нар хүлээж аваад энэ үгээ бусад дамжуулахдаа зөв мэрэгэн ухаанаар хандж явахыг сануулж байна. Тэгээ бас биднийг бити юмн төрөө ууралж байгаарай. Уурвал зөв тусын эсрэг байдаг учраас уурыг дэвчих хэрэгтэй юм аа. Гэхдээ буруу зүйл дээр уурлах асуудал байдаг. Гэхдээ тэр зүйлээ хэтрүүлж болохгүй гэдгийг бас өнөөдөр өөрийн үгээрээ биднэрт сануулж хэлж өгч байна. Тэгээ эрхэм итгэлийн ахын дүүс минь өнөөдрийн эзнээс хүлээж авсан энэ үгийг оюун бодолтой шингээж сүрх сэтгэлийнхаа самбарт бичээд үргэлж бодож санаж хэрэгжүүлдэг нэгэн байцгаая. Хамтдаа өнөөдрийнхөө үгийн цагийн төлөө залбирцгаая. Баярлалаа эзэн минь. Та өнөөдөр биднэрт сонсох тухай. Тэгээ сонсоод гэрхэн үйлдэх тухай. Тэгээ уурлахтаа учиртай уурлаж. Аливаа зүйлийг бас сонсохдоо түргэн байгаад ярихдаа удаан. Тэгээ уур хилэнгээс хойрог байгаарэ. Учир нь хүний уур хилэн бол Бурхны зөвхт байдлыг биелүүлдэг юм шүү. Тиймээс та нар өөрсдөө санаа бодлыг цэвэр ариун байлгаж хорон бүр авчаяад цэвэрлээд тэгээ сэтгэлийг аврах чадaltaй тийм л үгийг даруухнаар дөлгөөнөөр хүлээж аваад хэрэгжүүлдэг байгаарэ гэж загсан Захиасыг хэрэгжүүлэхэд бидэнд хүч чадлыг өгөөрэй. Бидний зөвхтийн замаар хөтлөн дагуулаарай. Баярлалаа Иесус. Энэ бүгдийг таны хайртай хүү Иесус Христийн нэрээр санаа нэгдэн гуйн залбирцгаалаа. Амен. Эзэн эвээ.